Ашигт малтамлын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр ойлгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогыг ахлах зөвлөх Өнөр Баяр өнөөдөр Улсын их хурлын даргад өргөн барьлаа. Ашигт малтамлын тусгай зөвшөөрөл шинээр ойлгохыг хориглосон хууль одоогоор үйлчилж байгаа ч энэ сарын 31-ний өдрөөс хуулийн хугацаа дуусгар болно. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг үргэлжлүүлэх санал гаргаж байгаа юм. Манай улсад 2010 оны 4-р сарын байдлаар 478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын 38.9 мянган га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24.5%-ийг эзэлж байгаа юм а. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу геолог уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрм, журам заавруудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа юм а. Түүнчлэн ашигт малтамлын тухай хуулийг шинжилэн боловсруулж дуусгах, батлах, түүнийг дагаж мөрдөх хүртэл тодорхой хугацаа шаардлагатаар байгаа тул ашигт малтамлын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах, нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг бусдад шижүүлэхийг хориглох шаардлагатай болсон байна.